Нэг хоёр оромонд за өнөөдөр амралтын өдөр гинтийн байдлаар лайв хийгээд ороод ирлээ. За лайв нэг шеэрлээд. Так. За лайв маань дуун гайгүй сонсогдож байна уу? Хэлээд өгөрэй. Би чат хараад. Оромонд сайн уу оромонд гэсэн байна. Лайвын дуун гайгүй сонсогдож байгаа бол яриагаа үргэлжлүүлээ. Зүгээр сонсогч байна. Окей. За тэгээ оромонд бүгдээрээ сайн бацгаана уу? Амралтын өдрөө сайхан өнгөрүүлж гинэ үү? За одоо 8 цаг болсон байна. Би нэг 30 минутын богино хугацаанд лайв хийчих гэж бодлоо. Сүүлийн үед дандаа аудио лайв хийсэн. Тэгээд тэр аудио лайваар бол дийлэнхтэй одоо нэг өглөө эрт ч юм уу орой гэрлүүг арих замдаа ч юм уу дандаа төгжрөл донд хийжсэн. Өнөөдөр нэг видео ийм лайв хийгээд хүмүүстэй нэг жоохон мэдээлэл хуваалцъя гэж бодсон юм. Өнөөдөр би нэг бас урт хугацааны одоо зөвлөгөө өгдөг юм ажлыг эхлүүлж байгаа. Тэрний юу гэхээр жижиг бит хоёрын одоо тэр подкастыг үзээд нэвтрүүлгийг тэ YouTube нэвтрүүлгийг үзээд хүмүүс ер нь бол яг ингээд жижигтэй адилхан хадгалж эхлэе гэдэг юм алхмуудыг эхлүүлсэн. Тэгээд гол нь юу гэхээр зарим нэг зүйл төр ингээд болохгүй байна гэдэг үүднээс ингээд яг жижигтэй адилхан юм 5 цуврал 10 цуврал уулзалт хийгээд өөрийнхөө санхүү дээр цаг тухай бүрт нь ингээд ийм алхмуудыг даалгавруудыг аваад ингээд хэрэгжүүлээд өөрийнхөө санхүү дээр өөрчлөлт гаргая гэдэг ийм зорилготой хүмүүс холбогдож эхэлж байна. Тэгээд сүүлд бол өнөөдөр жишээлбэл Америкаас нэг эмэгтэй холбогдоод санхүүгийн зөвлөгөө авч эхлүүлсэн байгаа. Тэгээ би яг өнөөдрийн энэ зөвлөгөөний уулзалт дээрээс яг өмнөх бас нэг болж исэн олон хүмүүстээр давтагдчихсэн нэг юм үйл явдлыг олж харсан учраас гэд энэ лайвыг хийж байгаа. Тэгээ тэр Америкаас холбогдож байгаа эмэгтэй болохоор бид хоёр нэвтрүүлэг мэдээж хийхгүй. Яагаад тэгэхээр тэр эмэгтэй санхүүгийн нууцлал бол нууц хэлбэрээр ингээд явагдах болно. Зөв олон нийт рүү чиглэсэн подкаст энэ төр бол арай өөр дахиад зочио олоод ингээд явуулах болно. Зөв саяны тэр нэг эмэгтэй зөвлөгөө авч байгаа хүмүүс маань яагаад холбогдсон гэхээр за би ч гэсэн бас өөрөө ингээд тий танаас санхүүгийн зөвлөгөө аваад ингээд уулзаад явмаар байна гэд хэлсэн. Дуугийн жоох багсаад гэж. За тэгэхээр ер нь бол хэрэгжилж байгаа тэр өнөөдрийн зөвлөгөө уулзалтан дээр нэг маш чухал анзаарэгдсэн зүйл юу байсан гэхээр за өнөөдрийн хүнд маань бол одоо болдог санхүүгийн үйл явдлын дараа би танилцсан маш товчхон ингээд нэр мэдээллийг нууцлж байгаа учраас той мэдээлэл хуваалцъя. Жишээл за өнөөдөр зөвлөгөө авч байгаа хүмүүс маань бол Америкаас холбогдсон. Тэгээд тэр хүмүүс маань бол ойролцоогоор 12 сар буюу ингээд айгүй онцгой сар байсан байна л да. 12 сар хүн одоо нэг баярын сар байсан учраас за энэ сард хуваарь бизнес эрхэлдэг болсон. Нөхөр нь болохоор ажилд хийж цалин авдаг. Гэтэ ер нь бол нийтлэг ингээд Америкт амьдарч байгаа хүмүүс өдөр бол дийлэнхтэй авдаг цалин болохоор 7500-аас 8000 долларын юм цалинтай байдаг юм байна. За нэг 7500 за зарим нь бол түүнээс бага ийм тохиолдлууд байгаа. Тэгээд ер нь гайгүй ч гэх юм уу тэрнээс дээш нь бол $8,000
өдрийн цалин авдаг. Гэхдээ энэ цалингууд бол мэдээж нөгөө нэг юу хийж байгаа шүү дээ. Одоо яг одоо Америкт удаагүй тий. Одоо илүү их нөгөө нэг биеийн хүчний ажил хийдэг ч гэдэг юм уу тий. Тийм хүмүүсийн цалингийн үнэлгээ шүү дээ. За тэгээд нэг $8,000. Гэтэл эмэгтэй маань болохоор бизнес эрхлээд хэдэн төгрөгийн орлого олсон юм бэ гэсэн чинь 12 сар бол онцгой одоо орлоготой сар байсан. Тэгээ нийтдээ олсон орлого нь болохоор $117,000 одоо орлого олсон байна. За энэ орлогынх нь за ойролцоогоор одоо 50% нь бол ашиг байсан. Тэгэхээр ингээд $55,000 ашигтай ажиллажээ. Энэ бизнесийнх нь орлого нь бол нэг ийм орлого олсон байна. За тэгээд одоо энэ хүн дээр яг одоо жишээл санхүүгийн байдал дээр хүн болгон дээр нийтлэг харагддаг тэр зүйл нь юу байсан гэхэлэр бид нар нөгөө нэг аягүй сайн ингээд бусдад халамж үзүүлдэг тий. Тэгээ Монгол руу жишээлбэл мөнгө явуулдаг. Тэгээ би одоо эхний ээлжинд бол энэ хувь эмэгтэйгийнх нь санхүүгийн зөвлөгөөний талаар өнөөдөр ярихгүй. Ганцхан энэ одоо санхүүгийн одоо болж байгаа процесс дээр ганцхан л илүү их анхаарал татж байгаа зүйл юу вэ гэхээр бид нар жишээлбэл эмэгтэй бол Монгол руу ээж аав руугаа за Монголд байгаа хүүхд руугаа мөнгө өгч явуулдаг. За тэгээ тэр явуулж байгаа мөнгө бол ойролцоогоор за сая 12 сар бас онцгой сар байсан гэдэг. За тэгээд одоо халамжлах гэх юм уу та. За халамжлах юм сэтгэл зүйн үүднээс мөнгө явуулсан. Монгол руу одоо их нэг дүү рүү болохоор $1,000 явуулсан. За дахиад бас нэг одоо ээж аав руугаа ингээд явуулж байгаа $3,500 явуулсан. За нэг дүүтэйгээ хамтарч туслуулж ажилласан. Тэрэндээ бас нэг $4,500 өгсөн ч гэдэг юм уу. За нэг иймэрхүү ингээд мөнгө явуулжээ. Тэгэд энэ жишээлбэл одоо Монгол руу явуулсан мөнгийг ингээд тооцоод үзэх юм бол $4,500 Монгол руу явуулсан. За энэ болохоор яг хөө дүүдээ ажил хийснийхэн төлөө өгсөн цалин гэсэн үг. Тэгэхээр ингээд $4,500 ийм одоо юу авсан тийм ээ. Халамж авсан тийм ээ. Одоо хүүхд руугаа болоод ээж аав руугаа мөнгө явуулсан. За яг энэ фактор дээр л энэ кейс дээр л бид нар өнөөдрийнхөө одоо жишээн дээр тийм энэ болсон кейс дээр бид нар өнөөдрийнхөө энэ санхүүгийн талаарх ярилцлага буюу мөнгөний цаг дээр та нартай мэдээлэл хуваалцах гэсэн бодолтой байна. За ер нь юу харагдаж байна? Хүн болгон эцэг хачиг хариулъя гэж боддог. Тэгээ ээж аавдаа туслая те. Тэднийхээ амьдралыг ингээд одоо хэд наслаа ээж те. Ингээд нэг гоё сайхан цагаан сарын хийлэгчээ те. Шинэ жилийг нэг гоё байлгахчээ. За би ер нь ингээд дандаа чадaltaй байж чадаач үгүй ч үү. Одоо нэг жоохон мөнгө олж байгаа дээр ингээд тусалчээ гэдэг нэг юм бидэрт тийм хүсэл эрмэлзэл айвих байдаг. Тэгээд яг тэр хүсэл эрмэлзлийнхаа хүрээнд бид нар ингэж чадж байгаагаар мөнгө явуулдаг. Яг энэ бол зүгээр Америкаас гэсэн ганцхан жишээ болохоос биш. Солонгосч гэсэн байгаа хүмүүс монголчууд айгүй их одоо Монголд байгаа гэр бүлийнхэн хүн рүү те одоо эхнэр лугаа ч юм уу нөхөр лугаа ч юм уу өр хүүхд руугаа ч юм мөнгө явуулдаг. За түүнтэй адилханаар саяхан бас зөвлөгөө авсан Японд амьдардаг эмэгтэй жишээлбэл юуны одоо 3 жилийн гэрээт ажилтны одоо гэрээгээр явсан эмэгтэй хүртэл Монгол руу ингээд мөнгөө явуулсан. Тэгээд одоо жишээлбэл нөхөр нь Монголд цалин авдаг мөртлөө эхнэрээсээ ингээд мөнгө авдаг. Тэгээд эхнэр нь бас Монголоос Японоос ингээд Монгол руу одоо сартаа нэг сая ч юм уу 2 сая төгрөг бас явуулдаг ийм жишээ. Саяхан хэдхэн хоногийн өмнө бас зөвлөгөө уулзалтаар бид нар уулзсан. Тэгэхээр одоо энэ болгон дээр ингээд та нар хараарай. Бид нар бол ингээд нөгөө нэг өөрсдөө хайр халамжийг түгээхийн тулд л ингээд мөнгө өгдөг. Одоо хэдий болтол ингээд одоо юу гэдгийг те дандаа ингээд мөнгө өгөхгүй байх юм те чадж байгаа үедээ мөнгө өгье. Хамгийн сонирхолтой хэсэг нэг л зүйл байна. Юу юм бэ гэхээр өнөөдрийн жишээлбэл энэ одоо зөвлөгөө авч байгаа хүмүүс маань бол $4,500 ингээд Монгол руу явуулсан. $4,500 гэдэг чи одоо бүгдээрээ зүгээр ингээд тооцоол хийгээд үзэл та 2,850-аар үржүүлээд үзэхлээр
За 2850 $4,000-ыг $4,500 шүү дээ. $4,500 12 сая 800 мянган төгрөг гэдээ явуулчихж байгаа. 12 сая 800 мянган төгрөгөөр яг хөө тэнд ингээл одоо мэдээж хүүхэд нь юу гэдэг компьютер авдаг ч юм ингээд өөрсөндөө хэрэгтэй юмдаа зарцуулж байгаа тийм. Гэхдээ нэг сонирхолтой зүйл хэлье. Өөрөө жишээлбэл хадгаламж өнөөдрийг хүртэл бий болгоогүй. Ингээд байнгын ажил хийж байгаа, хөдөлмөрлж байгаа. Тэгээд ерөөсөө олж байгаа орлого нь нэмэгдэнгуут л шууд халамжаа нэмждэг. Буюу бид нар эргэн тойронд байгаа хайртай хүмүүстэй туслана гэдэг байдлаар халамжаа нэмждэг. Гэтэл цаана нь яг юу үлддэг юм бэ гэхээр амар том хидэн ийм үйл явдал болдог тийм. Мөнгө жишээлбэл цаана ингээд өөр одоо жишээл бэлэн буюу ингээд хөдөлмөрлөхгүйгээр орж ирэх тусмаа цаана ямар нөхцөлийг үүсгэх юм бэ гэж байна. Тэгээ гэр бүл хайрын одоо ийм нэрийдлэр орж ирдэг ч гэсэн одоо авч байгаа хүмүүст нь болохоор хөдөлмөрлөх хэрмэлзэлгүй болгож байгаа юм. Хоёрдугаар юу юм бэ гэхээр тэр хүмүүс ерөөсө хадгалдаггүй, орж ирж байгаа мөнгнөөс ерөөсө хадгалдаггүй. Яг л ингээд илүү их мөнгөтэй байна гэж хардаг. Одоо тэр мөнгө өгж байгаа хүнээ за ингээд надад бидэрт мөнгө өгж байгаа юм чи өөртөө бол нэлээд мөнгөтэй байгаа. Илүү бас ингээд баян болж байгаа тий. Одоо бидний амьдрал илүү сайхан болж байгаа. Ер нь Америк ч юм уу, ер нь Солонгост айгүй их л мөнгө л олдгийн байна гэдэг ийм мэдрэмжтэй байгаа тий. Их л мөнгө л хийгээд байна, их л баян л байна л гэж бодоод байдаг. Ер нь ингээд би эргээд бодоход манай ээж хүртэл бас Солонгос явж исэн. Тэгээ намайг жоохон байхад хэдгээр ангимдээ 3 4-р ангид тахад юм уу. Тэгэд тэр үед л ингээд Монгол руу манай өөрөө ингээд мөнгө өгж явуулдаг гэсэн. Тэгээ тэр мөнгө нь ингээд хоол унд хэрэглээр ингээд зарцуулагдаад дуустдаг. Маах юм гэрт амьдрдаг айл байсан. Тэгээ ээж жишээлбэл ингээд тэнд хэдэн жил ч ажиллаа. Ингээд ажиллаж байгаа л хүрээд ирэхэд л манай амьдрал ер нь хэр сайжирсан бэ гэсэн чинь урд байсан хамар хашааныхаа нэг жижигхэн байшинг л авсан. Тэрнээс шал яг тэнд байх үедээ одоо сайн хангалттай хоримтлал ерөөсөө хийж чадаагүй. Бүр сүүлийн наашаа дөхөөд ирэх үедээ жоохон мөнгө хоримтлуулад тэгээ тэрнгээр хурж ирээ тэр байшинг авсан. Тэгээ тэрнээс өмнө ирчээд манай ээж тухайд юу гэж ярьж ирсэн бэ гэдгийг одоо ингээд санахад би тэгэхэд маш их мөнгө явуулж ирсэн. Тэгээ тэр мөнгө хайчсан юм бэ гэж асууж ирсэн. Гэтэл тэр үед бол одоо манай өвөө жишээлбэл амьд сүрэн байхдаа тэтгэвэр авдаг байсан мөртлөө тэгээд ингээд тэтгэврийн мөнгө нь ингээд амьдралд хүрэхэ болцсон. Тэгээ манай амьдралын зүгээр л тухайн үеийн хэрэглээнд л ингээд хэрэглэгдээл тэгэл дустгал байсан юм байна л да. Тэгэхээр ингээд бодоод үзэхлээр нөгөө нэг бид нар ингээд хайртай хүмүүстэй мөнгөн ийм тэтгэмж ч юм уу өгөхлөөр тэдний зардлыг зүгээр ингээд томруулцдаг. Тэгээ зардал нь тансаг болоод хэрэглээ нь аятайхан болоод хоол хүнс нь гоё болоод ингээл хэрэглэгдээд байдаг. Яг мөн чанартаараа болохоор одоо жишээлбэл хураач хуримтлуулах ийм ойлголт байхгүй. Тэгээд бас нөгөө нэг ийм явуулж байгаа мөнгө тэр мөнгө явуулж байгаа одоо бид нар хэнийг те одоо өөрсдийнхээ ах トゥ жишээл гэр бүлийнхаа хэнийг илүү их мөнгө олж ийна гэдэг ийм л ойлголтоор хүлээж аваад сууж идэг. Тэгээд угаасаа маш сайн бид нар л маш сайн мөнгө явуулж байгаа юм чинь л тэд нар илүү их мөнгөтэй байна, баян болж байна. Бид нар ер нь л ирээдүйд асуудгүй байна гэж бодсон ийм хоёр талын зөрүүтэй ойлголтон дээр яваад байдаг. Гэтэл нөгөө нэг хүмүүс маань одоо жишээл өнөөдрийн энэ жишээн дээр байгаа хүмүүс маань жишээлбэл өөрөө хадгаламж байхгүй завсар цагаа хөдөлмөрлөн. Тэгтээ энэ хүн бол ингээд айгүй сайхан сэтгэлээр нэг удаа сайхан баярлчих те нэг удаа сайхан одоо жишээлбэл ингээд өөрсдөө сайхан баярлуулад гоё хоол унд ачих гэх нэг хайрлах буюу битгэрсэн сэтгэлээ ингээд одоо тэг ингээд тайвшруулах гэж тайтгаруулах гэж айгүй их мөнгө явуулдаг ийм л процесс яваад. Гэтэл нөгөө хүмүүсийн зардал томордог, улам одоо хэрэглээгээ өсгдөг. Гэхдээ ямар ч тийм орлогын тогтвортой байдлаар явдггүй ч юм уу нэг ийм л процесс юм хоёр талд л ингээд явагдаад байна л та. Тэгэхээр яг юу хэлэх гээд байна гэхээр одоо би нэг гарц гаргалгааны хувьд нэг юм хоёрхан сонголт хэлэх гэсэн. Нэгдүгürt бол та аль ч улсад те ингээд те мөнгө олдог бай, те ажил хийж байгаа бай, те хөдөлмөрлж байгаа бай. Нэгдүгürt бол та өөрсдийнхөө Монгол үлдсэн хүмүүстэй ингээд би мөнгөтэй баян гэдгээ гэж ойлгуулах нь нэгдүгээр тийм зөв биш те энэ бол маш буруу ойлголт. Тийм учраас амар өндөр хүлээлттэй байгаад байдаг. Гэтэл тэнд баг гайгүй ингээд байж ил баг мөнгө ороод ирдэг юм шиг юм ойлголт ингээд Монголд ирээд одоо тэр мөнгө авч байгаа хүмүүст нэрээд шүү дээ те. Нэг дэх ойлголт. За хоёрдугаар юу юм бэ гэхээр ер нь бол эхний ээлжинд бол ингээд юм тогтсон одоо дүнтэй мөнгө явуулах нь зөв. За гэхдээ ер нь бол заавал албатай биш л дээ. Гэхдээ ер нь мөнгө мэдээж одоо хүүхдээ чинь харж байгаа бол энд хин нэгэн одоо тий
хөдөлмөрийн чадвар муутай орлого багтаа хүмүүс үлдчихэж байгаа бол ишээ мэдээж мөнгө явуулах нь зөв. Гэхдээ таны явуулж байгаа дүн бол хэтэрхий одоо жишээлбэл одоо таны ажиллаж байгаа амьдарч байгаа газар чинь валюттай харьцуулахад Монгол руу зүгээр л нэг $500 ороод ирэхэд тэр чинь бараг нэг хүний цалинтай тэнцэх хэмжээний мөнгө гэдээ ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд Монголын нөгөө нэг цалингийн одоо тэр харьцуулалт те тэтгэврийн одоо жишээлбэл ингээд харьцуултыг бодож үзэх нь хоёрдугаарт зөв гэдэг нэг юм саналыг мессеж хэлмээр байна. Гурав дахь нь болохоор юу гэхээр жишээлбэл мөнгө явуулах гэж байгаа бол хоёр сонголттой. Өнөөдөр жишээлбэл та явуулж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг нь одоо өөрийнхөө одоо Монголд байгаа хүүхэд ч юм уу эсвэл аав ээжд ч юм уу та өөрөө нэгдүгürt мөнгө хадгалаагүй үедээ хэрвээ ингээд байгаа мөнгнөөс ингээд хуваарлаад явуулаад байгаа бол тэднийхээ ирээдүйн эрсдэлд буюу одоо тий эрүүл мэндийн ямар нэгэн гинтийн эрсдэл үүсэх үед таны дээр явуулж исэн мөнгө чинь зүгээр л тухайн үеийн хэрэглээ болоод дуусч байгаа болохоос ш өөр юу ч өгөхгүй тий бид нар хэрэглээ гэж юу хэлээд байна гэхээр машин тэрэг ч юм уу эсвэл одоо компьютер ч юм уу эсвэл одоо гар утас ч юм уу эсвэл одоо гоё хувцас ч юм уу ингээд нөгөө нэг зүгээр л юм ингээд мөнгө зүгээр л мөнгөөр л асуудлаа шийдчихнэ гэж бодоод явуулаад байгаа чи эндүүр л болчиход байна л да. Тэр утгаараа явуулж байгаа мөнгө хоёр хуваах хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа. Нэгдүгürt бол та боловсрал хүүхдийнхаа боловсралд мөнгө явуулж байгаа мөнгөнийхөө ядаж 50% нь боловсралд нь хадгалаарай. Яг явуулж байгаа юм шигээр гэхдээ тэрнийхээ 50%-ийг нь хадгаламж руу хийгээд 50%-ийг нь магадгүй хүүхдүүдэд үнэхээр өгөх гэж байгаа бол тэдний хэрэглэн дээр нэмэр тус олох гэж байгаа бол өгч болж байна гэж хэлэх гээд байна. Тэгэхээр бид нар ингээд нөгөө нэг ерөөсөө ирээдүйд нь боловсролд нь хөрөнгө оруулах тийм бэлэн мөнгө байхгүй мөртлөө ээж аавд өнөөдөр явуулж байгаа цагаан сараа сайхан тэмдэглэрээ гэдэг ингээ мөнгө явуулаад байдаг. Гэтэл яг үндэ цагаан сарын сайхан байлгачихж байгаа байхгүй. Гэтэл гинтийн одоо эрүүл мэндийн асуудал үсэл эмнэлэг домлогоор явуулаад гадаад төтгшөө эмчилгээнд явах болоход ингээ мөнгө байхгүй. Тэгээд мөнгө нь хайцсан бэхлээр цагаан сард нь тэмдэглүүлсэн. Яг үндэ бол тэр цагаан сарыг тэмдэглээд тэр нь ингээ амьдралд нь яг одоо жишээлбэл яг ирээдүйн эрсдлийг нь хамгаалах юу ч үлдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэг юм хэрэглээрөө дандаа мөнгө шатаагаад тусгадаг. Ингээд шууд ингээд тий хоол хүнс болгоод ч юм уу эсвэл ерөөс үлдэцгүйгээр ингээд тусгачдаг. Ийм зүйл рүү оруулаад байна. За гуравт ер нь дахиад цаана ямар хохирлыг өгч байгаа юм бэ гэдэг нэг юм зүйлийг хэлээ. Тэр бол ерөнхийдөө бол яг хүмүүс бол ингээд уламл хүмүүсийг салхуу болгож байна л да. Одоо гадаадд байгаа Монгол ахын дүүс рүүгээ мөнгө явуулдаг хүмүүс дийлэх нь яг ихний жилүүдэд тэгдэг баг сүүлийн жилүүдэд яг ер нь бол мөнгө өгөх нь багасж байгаа энэ гэдэг жоохон мөнгийг хадгалах хэрэгтэй гэдэг ийм хүмүүс байдаг баха. Гэхдээ дийлэх хүмүүс бол Монголд байгаа хүмүүсийг дахиад нөгөө нэг юм хөдөлмөрлөх шаардлагагүй зон руу нөхцөл рүү аваачаа тавьчихдаг. Олж байгаа мөнгөө л ерөөсөө нөхдүүд рүү ингээл нөгөө хэрэглээрүүн л ингээл өгөөд байдаг. Гэтэл яг үндэ бол Монголд тэр хүн ажил хийхгүйгээр амьдрах тэгээ ер нь ажил хийхгүй амьдрна гэдэг чинь ад жаргалтай амьдрал биш шүү дээ. Тэгээд ингээл нөгөө нэг юм амьдралын юм тав тухтай нөхцөлийг нь л үүсгэж өгөөд байдаг. Гэтэл нөгөө хүмүүс маань өөрсдөө хөдөлмөрлөж ад жаргалтай болдог. Өөрсдөө бүтээж юмны үн цэнийг мэдэрдэг. Тэгэхээр ингээд нөгөө нэг хаашаа хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуулт ч өөр айгу чухал байхгүй юу. Жишээлбэл зүгээр одоо өнөөдрийн миний нэг энэ кейс дээр дахиад нэг юм жишээ байгаа. Юу гэхээр тэр $1,000,000 гэдэг энэ мөнгийг хэн төгсөн юм бэ гэсэн чинь ингээд одоо олон одоо хүүхэдтэй энэ дүүдээ ингээд би мөнгө өгсөн гэдэг ч юм. Тэгэхээр дүү мөнгө авч байгаа дүү маань жишээлбэл юу те өөрөө жишээлбэл юм хөдөлмөрлж байгаа хүм те мөн үү те нэг ажил хийдэг цалинтай олон хүүхэдтэй өмнө нэг бизнес хийсэн тэр бизнесээ ингээд өөрөө дампууруулсан. Гэхдээ тэрнээсээ бас ингээд түрээсээ мөнгө авдаг орлоготой байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр таны жишээлбэл ингээд сая өгсөн мөнгө чийг ямар утгатай мөнгө юм бэ гэсэн чинь бараг шинэ жилийн бэлэг хүүхдүүдэд баярлуулаарай гэдэг ингээд мөнгө өгч чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө жишээл ямар зоригтой мөнгө юм те тэр хүн баярлалаад тэр хүний амьдрал дээшлэх үг гэхээр буцаагаад зүгээр л итгэл найдвар төрчихөж байгаа байхгүй. Тинчээс надад ихч маань ингээд тусалдаг туслах ёстой бүр болохгүй бол туслах байх ч гэдэм юм нэг юм итгэл хоосон итгэл найдвар баталгаагүй итгэл найдваруудыг хүмүүст ингээд өгөө суугаад байдаг. Гэтэл яг нөгөө нэг өөрөө хөдөлмөрлөх одоо тэр нөөц болцоогоо шавахгүй те яг одоо би ер нь ажил хийх ёстой. Би өөрөө яг энийгээ бизнесээ дахиж буцаж босгох ёстой те. Алдсан алдаагаа буцаж нөхөх ёстой гэдэг юм хариуцлагын системийг дандаа ах トゥ нар нь юм халамжлах энэ нөгөө наад хүн чи алдчихлаа одоо туслаарай одоо дэмнэрэй гэл ингээл ерөөсөө нөгөө нэг
алдаад ухаарах үйл явдлыг дандаа ингээ булааж авдаг. Тэр нь дандаа сайхан сэтгэлээр энийгээ нэг дэмжиж энэндээ нэг тусалж гэдэг байдлаар улам нураагаад байгаа ийм төлөвд харагдаад байна л да. Тэгэхээр тэр $1000 ер нь юунд өгч болох байсан юм. За хоёр сонголттой тийм. Би бол одоо жишээлбэл ийм хувилбаруудыг санал болгож байгаа. Нэгдүгээр 4 хүүхэдтэй юм байна. Та нэг хүүхдийг нь одоо энэ мөнгө өгөх гэж байгаа мөнгө хоримтлуулаад маш сайн сургууль сурахт нь хөрөнгө оруулалт хийвэл энэ маш сайн хөрөнгө оруулалт болох байсан. Та боловсрол хөрөнгө оруулалт. Гэхдээ өнөөдөр жижигээр ингэж мөнгө өгөөд эн чинь өөрөө нэг амар тэр айлыг баярлуулаад тэгээ тэр айл ингээд амар тусалаа тэр амьдралын одоо өөрчлөлтийг гаргаж чадахгүйгаас хойш улам л ингээд бэлэнчлэх байдал руу ингээд түлхэх ийм төлөвтэй учраас та хадгалж байгаа боловсрол хүүхдийн боловсрол хөрөнгө оруулалт хийж болох байсан. Энэ бол илүү сайн хөрөнгө оруулалт байх боломжтой. За хоёр дахь нь юу юм бэ гэхээр хэрвээ бизнес эрхлэх гэж байгаа бол бизнес дээр нь бид нар хөрөнгө оруулалт хийж одоо тий за яг наад бизнесийн чинь би анхны одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын дээр туслая бизнесээ хийхдээ эхний эсвэл бүтээгдэхүүний чинь би худалдаж авъя гэдэг ийм жоохон ийм систем нь ийм жоохон ухаалаг байж чадах юм бол эн чинь өөрөө чухал ийм дэмжлэг болох боломжтой юм байна л да. Тэгэхээр бид бол яг энэ талаас нь ингэж нэг одоо дэмжих хэрэгтэй байтал ингээд дандаа зүгээр л ийм хэрэгэлтэй зүгээр л ингээд би байгаа учраас чи баг хөдөлмөрлөх шаардлагагүй гэдэг ийм мессежийг тэгэж хүн ойлгохгүй ч гэсэн цаагаараа тийм төлөв рүү шилжээд байгаа хүмүүс анзаарахгүйгээр л ийм цикл рүү хал эргэлдээл яваад байна л да. Тэр утгаараа энэ зөвхөн ганцхан жишээ шүү. Энэ одоо ингээд Америкт байгаа Монголд байгаа хүмүүс рүү ингээд мөнгө явуулж байгаа хүмүүсийн ганцхан жишээ. Маш олон хүмүүс Монгол руу ч тэр хаашаач тэр ингээд зүгээр ийм хайрлах сэтгэлээр те ингээд аав ээжтэй ач хариулах сэтгэлээр мөнгө явуулж байгаа нь өөрөө буцаад тэнд байгаа хүмүүсийг хөдөлмөрлөх тэг хүсэл эрмэлзэл тэмүүлэл ч юм уу асуудалтай даван тулах тэмцэх чадруудыг бүгдийг ингээд нөгөө талаараа нурааж идэг. За эцсийн асуултын хариулт юу гэхээр ингээд хүүхд маань ингээд Монголд байгаа. Тэгээд би хүүхдтэй ингээд мөнгө явуулж байгаа гэдэг. Гэтэл хүүхд нь ингээд нөгөө нэг жишээлбэл ээж аав нь мөнгө явуулдаг тэрийг ингээд гоё хувц болгодог, гоё хэрэглээний гоё утас болгодог. Яг үндэ хүүхдийн зан төлөв нь өөрөө жишээлбэл зөвхөн мөнгө биш байдаг. Хүүхдийн зан төлөв нь өөрөө эвдэрж байгаа. Тэгээ уусаа явуулах ёстой, дутагдж гачигдахгүй ээж аав ингээд мөнгө явуулдаг учраас амар тийм хэрэглээний хувьд юм арай өндөр болцсон. Тэрийг яаж бүтээж яаж олж байгаа талаар ойлголт байхгүй. Буцаад нэг мөнгөтэй харилцах чадварууд ингээд сул болчдөг тийм ингээд буцаад яадаг вөхлөөр тэр хүүхдэд яг боловсролд нь хөрөнгө оруулалт хийхдэггүйгээсээ болоо зөвхөн хэрэглээнд нь ийм хөрөнгө оруулалт хийгцээргаад дийлэгтээ ингээд зан төлөв эвдэрсэн маш олон ийм өсвөр насныхын ч юм уу ингээд хүүхдүүд байна л да. Тэд нар чинь бол өөрсдөө мэдэхгүй шүү дээ. Тэгээд ингээд гол нь юмар дутаж үзээгүй учраас тэр дутаж үзээгүүд мөнгөөр дутаагаагүй нь эцэг эхийн хайр халамж дутцсан. Хажууд нь жишээл үлгэрлэх, зөвлөх, хүмүүжлтэй байдлах тийм орчин нь дутцсан. Ганцхан мөнгөөр дутаахгүй гэдэг нь хэрэглээг нь авчиад бид нар хангалттай байлгаснараа илүү сайн одоо жишээлбэл залуу үеийнхнийг бэлтжнэ гэж ойлгосон маань эндүүрэл болж байгаа нөхцлүүд амар хөндөр харагдаж байна л та. Тэр утгаараа бол асуулт тэгэхээр үнэхээр та ингээд хүүхдтэй ингээд хайр халамж дутааж байгаа юм чи мөнгөөр дутаахгүй бай гэдэг шийдэл чинь хэр зүв байсан бэ? Хүүхд чинь үнэхээр одоо амар тийм юу гэдэг амьдралд одоо бие даасан санхүүгийн тал дээр илүү одоо өөрийн гэсэн байр суурьтай тийм хүн болж чадсан уу гэдэг талаар та асуултыг хариултыг хаагаад үзээрэй гэдэг зүйлийг санал зөвлөмөр байна гэж бодсон юм аа. За тэгэхээр өнөөдрийн ярих гэж байгаа зүйл бол бид нар хайрлаж байгаа маань халамжлах төлөв рүү очиод гадаадаас Монгол руу ингээд мөнгө явуулаад байгаа энэ урсгал чинь буцаагаад халамжийн ийм системийг үүсгээд хүмүүсийг хөдөлмөрлөхийн болиулаад өөртөө итгэлтэй байлыг нураагаад тэгээ заавал өгөх ёстой гэдэг ийм ойлголт руу улам шилжүүлээд таны нөгөө нэг сансан хайрлах сэтгэл чинь ингээд буцаагаад хүмүүсийг ингээд амьдрах чадварыг алдагдуулаад байгаа юм биш үстэй гэдэг л мессежийг л хуваалцсан. Хоёрдугаар тэгж мөнгө явуулж байгаа мөртлөө асуулт та өөрөө үнэхээр мөнгө хадгалж чадчих байгаа юу гэдэг асуулт байгаа юм. Гурав дахь нь үнэхээр мөнгө явуулж байгаа бол тэр мөнгийг өөрсдөнд нь зориулаад ямар нэгэн байдлаар хадгаламж бий болгооч гэдэг ийм одоо саналыг хэлгэсэн. Заавал өөрсдөнд нь мэддэхгүйгээр хадгалж болно. Хэлэхгүйгээр хадгалж болно. Тэгээд яг тэр хизээ хэрэгтэй вэ гэхээр боловсрал зориулагдах хэрэгтэй. Maybe одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын дээр нь зориулагдах одоо бизнест нь хөрөнгө оруулалт хийхэд баг зэрэг нэмэр болж бас болж байгаа юм. Энд тэнд байгаа хүмүүс өөрсдөө юм хийхэд ингээ санхүүгийн одоо хэрэгцээ үүсгэхэд тэрэн дээр нь баг зэрэг тусалцаа. Тэгээ бүгдийг шийдэж өгөх гэж биш те. Өөрийнх нь хөдөлмөр, өөрийнх нь бүтээмжийг оруулах маш чухлаа гэдгийг
одоо харах хэрэгтэй. Та нар ер нь анзаардаг бол бизнес одоо жишээлбэл банк жишээлбэл те хүн ингээд бизнес хийх юм мөнгө зээлээч гэхэд ер нь банк санхүүгийн байгууллага ер нь одоо хамгийн наазахын ямар арга хэрэгэлдэг вэ гэдэг бүгд зөв бодоод үзье те. Надад ингээд 20 сая төгрөг хэрэгтэй би бизнес эрхлэх гэсэн юм. Банк бол зүгээр л санаагийн сонсоод болж ин маш гоё төсөллөө дэмжиж гэдэг шийдлийг хийж гаргахгүй. Банк бол хамгийн түрүүнд юу асуудаг вэ гэхээр өөрийн чинь хөрөнгө хэдвэ гэж асуудаг. Буюу тэр хүн өөрөөсөө золиослж байгаа золиос нь ямар хэмжээнд вэ гэдгийг хардаг. Тэр хүн өөрөөсөө нэлээд хэмжээний мөнгө гаргаж золиослж байх юм чадах хэмжээнд байх юм бол тэр нь өөрөө ихний баталгаа болдог. Тэгэхээр энэ хүн бол өөрөөсөө мөнгө гаргаж байгаа юм чинь энэ бизнесийн төлөө эрмэлзэл өндөртэй байх юм байна гэдэг. Гэтэл миний зүгээр санаж байгаагаар бол би олон улсын байгууллагатай нэлээд хамтардаг байсан. Тэгээд буцалтгүй тусламжийн санхүүжилтуудыг нэлээд сайн ингээд тухайд анзаарч ирсэн. Дийлэнх нь ингээд нурцсан байдаг нөхцлүүдийг харагддаг. Яагаад нурцсан бэ гэхээр зүгээр л тэг гоё төсөл бичээл ингээд хүрээд ирсэн. Тэгээ тэр төслийг нь баг эргэж төлөх хэрэггүй гэдэг нөхцлөөр баг ингээд санхүүжуулдаг ч юм уу ийм зээл гэж хэлэхэд хэцүү дэмжлэг гэдэг нэрийдлэр одоо бизнесийн санааг санхүүжуулаад тэнд ингээд дахиатаа нохоодоо гахаатаа ингээд ийм аж ахуйн фермтэй өхөр мөхрийг ингээд авч өгөө заа наатах өсгөөрөө хардаг. Гэтэл хүмүүсийн төлөв нь ямар байгаад байна гэхэлэр ерөөсөө ингээд шууд ингээд билээ авцсан. Тэ нөгөө нэг хөөцөлдөж жагаад гинт болцсон нөгөө нэг өхөр ч юм уу дахиа тэ гахаад хижээжсэн нөгөөтг нь ингээд ихэнх нь ярьж байгаа шүү. Бүгд биш. Тэр ихэнх нь дандаа фейлддэг буюу дампуурсан байсан тэр кейсүүд айгүй хэрэгжижсэн. Яагаад тэр хүмүүс өөрсдөөсөө одоо ямар ч хичээл зүтгэл гаргаагүй тэр хүн ерөөсөө тэр бизнесийг эрхлэх талаар ямар нэгэн туршлага байхгүй тэгэл ингээд хөрөнгө оруулалтын мөнгөнд сайн үлсийн ч юм уу тийм одоо тий санхүүжүүлж байгаа сайхан сэтгэлээр санхүүжүүлж байгаа нөгөө хүмүүсийн хөдөлмөр зүтгэл тэн дээр ингээд өөрөөсөө гаргаж байгаа золиос гэдэг зүйл байхгүй учраас баг алдсандаа ч харамсахгүй тэгээ та нарын өгсөн тэр юм чи ингээд үхээд тусцсан гэдэг ингээд сууж идэг ийм жишээнүүд айгүй өндөр байсан гэж ярьдаг. За хоёрдугаар та нар зүгээр ингээд нэг зүйлийг ингээд орон нутгийн нөгөө буцалтгүй одоо жишээлбэл зээл тусламж гэх төсөл бичүүлээл ингээд байдаг шүү дээ. Тэрийг анзаараарай. Дийлэнхтэй тэр бас санхүүжилтууд дандаа амжилтгүй болох тохиолдлуудыг ингээд өндөр байдаг. Зур судлаад үзээрэй. Яагаад тэгэхээр хүмүүс өөрөөсөө ямар нэгэн байдлаар одоо золиос зориулалт гаргахгүй байгаа тэр одоо үйлдэлүүдийн үр дүн өөрөө дандаа маш юм муу байдаг. Өөрөөсөө золиос гаргахгүй, өөрөөсөө одоо тийм ингээд мөнгө гаргах тийм ийм баг байна гэдэг зүйлийг тухайн үед олж харж ирсэн. За тэгээд өнөөдрийн лайваар бол би та халамжлах гэдэг бол таны халамжилж байгаа чинь бас л хүмүүсийг зөөлөн аргаар сайхан сэтгэл зүгээр буцаагаад бүтээмжийг нь нураадаг юм болж байгаа шүү. Тэгэхээр энийг ер нь яах ёстой вэ гэдэг асуултын хариулт нь заавал тийг одоо жишээлбэл юу гэдэг юм. Заавал мөнгө өгөхгүй байх тухай ерөөсөө яриаггүй. Харин хэрэг өгөх гэж байгаа мөнгө байгаа бол тэр хүмүүсийн одоо утга дээр зангидах хэрэгтэй. Хэрвээ хүүхдийн чинь магадгүй харж байгаа бол хүүхд хардаг төлбөрөө гэдэг өгч болно. Мөн бас тэр хажуугаар нь үнэхээр мөнгө явуулмаар байвал тэрийг боловсролтон зориулж хадгалах хэрэгтэй. Эрүүл мэндэд зориулж хадгалах хэрэгтэй. Тэднийг бизнес эрхлэлтэнд дэмжиж болно гэд. Тэгэхээр мөнгө өөрөө одоо бусдад эрэхтэй зур хайр гэдэг сэтгэл одоо сэдвэр ирэх юм бол тэр чинь өөрөө бэлэнчлэх байдал руу шилждэг. Харин мөнгө өөрөө таны хийсэн бүтээсэн одоо үйлдэл болгоны чи үр дүн болгож шагнал болгож ирэх юм бол хүн улам л би юу хийх ёстой, юу бүтээх ёстой, юу өөрчлөх ёстой гэдэг хүсэл тэмүүлэл ирмэлзэл рүү улам явах болно гэдгийг хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн лайвыг бол би зүгээр энэ сэдвээр тулгуурлаад дуусгахыг гэсэн бодолтой байна. Үнэхүү зөв ярьж байна. Огт мөнгө хураж чадаагүй мөртлөө бүх ажлын хөлсөө Монгол руу хүүхдүүд рүү явуулсаар байна гэж. За тэгээд Монгол руу хүүхдүүд рүү мөнгө явуулаад тэргээ болж гэнэ гэж бодож байвал ирээдүйд хариулт нь гарна. Тэрний юу гэхэлэр та харамсахулна. Та ингээд тухайн цаг үед болж байгаа мөнгөө дандаа олно гэж бодож байвал энэ дөрвөл тэг өөрийнхөө бизнесийг илүүх одоо бизнесийг илүүх тогтвортой байлгах талаас нь тэнд ажил хийж байгаа мөнгөө дараа нь ингээд нэг юм үлдэцтэй болгох талаас нь тий дараагийн одоо тавцан руу буюу дараагийнхаа бие даасан одоо хар ажил хийж мөнгө олж байгаа бол тэрийг дараагийн ээлжинд тэр хар ажил хийж олсон мөнгөө дараа нэг жижигхэн бизнес хийгээд өөрийнхөө төлөө ажилдаг ийм санхүүгийн системтэй болгоход хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу ийм байдлаар ингээд өсөн дэвчих
тал руу анхаарах хэрэгтэй. Тэгхгүйгээр ингээд өнөөдрийн олж байгаа хар ажил хийж олж байгаа мөнгөө шууд хайр халамж руу хийчих юм бол тэр чинь хайр халамж чинь зүргөөжтэй биш. Одоо тэр чинь бэлэнчлэх байдал руу орж байгаа. Таны хөдөлмөрж байгаа өнөөдрийн хөдөлмөрч гэсэн ямар ч үн цэнэгүй болж дуусах юм эрсдэлтэй шүү гэдгийг хэлье гэж бодсон юм. За тэгээд өнөөдрийн ийм л агуулгатай л лайвыг л хийж үз. Маргааш бүтэнсэ өдрийн лекц хийж байгаа. Тэр лекцэн дээр энэ сэдвийг илүү дэлгэрэнгүй бас ярилцах төлөвлөгөөтэй байгаа. Маргааш санхүүгийн бэрхшээлүүдийг яаж давах вэ гэдэг тийм одоо юу хийн? Одоо бүтэнсэ өдрийн кофе лекцийн кофе кейс гэдэг. Тэгээ кейс дээр тулгуурсан ийм лекц яриаг маргааш 11 цагт номын санд интер ном дээр хийн. Тэгээд тэрийг сонирхож байгаа бол хүмүүс хурж ирж оролцож болно. За бас 30 гээд онлайн санхүүгийн сургалт эхэлж байгаа. Тэгээд тэрэн дээр бас санхүүгийн боловсрол олгох одоо ийм сургалтууд 30 өдрийн сургалт явагдах байгаа. Тэгээд тэрийг та нар сонирхож байгаа бол бүртгүүлээд орж болно. За би энэ хоёрыг бас өнөөдрийнхөө ярианыхаа төгсгөл бас мэдээлэл болгох хүргэчих гэж бодож байна. За өртөө хүмүүс мөнгө өгөөрэй гэнэ. Энэ доор одоо бүр өр мөрөнх явчлаа шүү. За таны мессенжер руу санхүүгийн зөвлөгөө өгдөг юм өдрүүд байдгийн тэр нь өдрийн 7 хоногт 2 дахь 4 дахь өдрийн зөвлөгөө уулзалтууд хийгддэг. За өөр хүмүүсээс орж ирсэн асуултууд би нэг хялтхан уншижээ. Өдөр номын уншиж эхэлсэн. Тэгээ өгөөчтэй сайхан байлаа гэж баярлалаа. Ном уншаад амьдралдаа хэрэгжүүлж байгаа бол ном бичсний утга учир гарч яана гэсэн үг. Ингэдэг байсан гэсэн байна. Хувийн зөвлөгөө хөөж ин хувийн зөвлөгөө өгч байгаа тэрийг онлайнаар онлайнаар өгч болдог. Видео кол хийгээд за эсвэл одоо манай ажил дээр ирээд зөвлөгөө авч болно. Тэр уулзалт нь 2 дахь 4 дахь өдрөө өгдөж байгаа. Тэрийг ингээд нэг чатаар цагаа асуугаад тоглолцдог. За бэлэнчлэг сэтгэлгээ бий болгодог шүү гэсэн байна. За урчин хэрэгтэй мэдээлэл байна гэсэн. За мөнгө 50 орхыг уншсан гэж. Баярлалаа. Мөнгө 50 орх гээд 3 дахь гарсан ном бол бүр илүү одоо biz мөнгөө яаж менеж хийж системчлэх вэ гэдэг талаар өөрийнхөө хэрэгжүүлж байгаа туршлагыг хуваалцсан. Тийм ном байгаа. За банк бол санхүүгийн эрхчлөө биш шүү л гэсэн байна. За би банк занхны талаар өрөөсөө санхүүгийн эрхчлөө мөлөөний талаар ирсэнгөө. За тэгээ өрийн менежментийн талаар ярих боломжтой байж. Өрний талаар сургалтын дээр өрний талаар мэдээлэл бүр маш их байгаа. Эсвэл өмнөх лайвууд дээр бас тийм байгаа да. Би жишээлбэл лайвын сэдвийг айлуулах нэг давцуулахгүйгээр зүгээр тухайн болж байгаа үйл явдал дээр тулгуурлаж ярихыг эрмэлзэж байгаа. Маргааш лайв хийгддэг тийм одоо уулзалт биш. Маргааш их зүгээр шууд кофе уунга хоорондоо ярилцдаг тийм байгаа. Маргаашийн 11 цагаас интерномын кофе шопт болох лекц бол 20,000 төгрөгийн төлбөртэй. Тэрэндээ кофега өнгөө аваад уучдаг тийм кейс ярилцлага лекц хийгддэг. За хувьцаа яаж авах талаар би хувьцааны талаар хөрөнгө оруулалтын талаар надад тийм амар сайн туршлага одоохондоо байхгүй. Би харин зүгээр хувьцааны талаар үнцасны зах зээлийн талаар зүгээр туршиж үзэж байна. Өөрөө ч гэсэн энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах төлөвлөгөөтэй байна. Тийм л бодолтой байна. За 30 хоногийн сургалтын төлбөр нь 30 хоногийн сургалтын төлбөр нь 60,000 штэ. Тий. За тэгээд торшоолол банк хоёроо хамгийн найдвартай гэж боддог вэ? Банк хоёроо аль нь хамгийн найдвартай гэж боддог? За яста хоршооллыг үзэг болохоор мэдэхгүй байна. Би бол хоршооллыг бол зөв би бол хувьдаа надад тийм туршлага байхгүй. Банкнд бол гэхдээ одоо банкнд одоо хийж л байгаа шүү дээ. Одоо өөр сонголт байгаа мó банкнуудад хуваагаал санхүүгийнхаа мөнгийг одоо өөрт байгаа мөнгөө хуваагаал тэгэл би л 4 банк ашиглаж байна. За шинэ ном бол M+ байхгүй байгаа. За тэгээд 30 хоногийн сургалтын төлбөрийн талаар мэдээлэл авсан. Хувьцаа Монголд хамгийн найдвартай эсвэл хувьцааны талаар эхний 5 банк байгууллагыг нэрлэвэл гэж байна. Мэдгүй. Би хувьцаан дээр номер 1 5 байгууллага гэж өстой нэрлэж мэдэхгүй байна. Тэгээд яг л хүмүүсийн нийтлэгээр
авч байгаа жоохон одоохон дөсөлттэй байгаа хэд хэдэн одоо компаниуд бол байна. Тэгээд тэд дээр яг үнэхээр найдвартай үгүй гэдэг талаар баг зэрэг туршлага сорилтлосны талаар дараа нь л хуваалцъя гэж бодож байна. За өөр чинь вебсайтлаар мэдээлэл байхгүй ч тэрийг мэдэхгүй гэдэг. Одоогийн байдлаар өнөөдөр сонгодог арга байхгүй байгаа шүү. За мөнгө тавиар гэдэг ном онлайнаар байхгүй. За ганцаарсан зөвлөгөөнүүд хийгдэж байгаа. Тэр нь 2 дахь 4 дахь өдөр цагууд байгаа. Хадгаламж өсгөөс эхлэн мөнгө тавиар 2 ном уншсан. Тархины блог унших хэрэг байна уу? Тархины блогийг ахаа уншаад үзэхэд гэмгүй байх гэж бодож байна. Тархины блог чинь бол илүү мөнгө хадгалах таны амьдралын одоо хэм маягийн талаар л санал болгосон туршилтууд байгаа шүү дээ. За зөвлөгөө авъя гэсэн байна. Чат хүчээрээ coin-ийн талаар би удахгүй coin-ийн талаар подкастуудыг хийхээр төлөвлөж байгаа. Тэр нь болохоор мэргэжлийн хүмүүстэй ярилцлах юм. Тэгээд өөрөө бас туршиж үзэж байгаа. Тэгээд тэрний талаар хуваалцах болно. Хувьцааны талаар мэдлэгтэй хүмүүстэй подкастыг бас төлөвлөгөөтэй байгаа. За энэ хоёр дээр бол яг үнэхээр зүгээр хүмүүсийн хүсэлт байсан байгаагүй би өөрөө энэ чиглэлээр судалж байгаа учраас хийнэ гэсэн бодолтой байна. Банкус санхүүгийн байгууллага бол угаасаа байдаг зүйл. Одоо байгадаг салбар. Яагаад тэгэхээр хүмүүс банкнаас зээл аавна гэхлээр тэр болгон тэр бичиг баримт шаардлагыг хангаж чаддгүй учраас энэ дээр банкус гарчсан. Хоёрдугаарт банкус бол жишээлбэл ихтгэлцлийн байдлаар тодорхой хэмжээнд мөнгө хадгалж болдог. Буцаагаад тэр нь болохоор банкны үнээс арай өндөр. Гэхдээ эрсдэл бас байгаа. Нөгөө талаараа гэх юм бол та мөнгө зээлээд тэр мөнгөө богино хугацаанд зээлээд буцаага тэрийг төлөختөө арай жоохон өндөр хүүтэйгээр төлнө. Тэгэхээр богино хугацааны ашиг болсон бизнесээрээ богино хугацаанд одоо эргүүлээд банк устдаа төлж бас болно. Зөвхөн санхүүгийн хэрэгсэл байхгүй. Энийг жишээлбэл байх ёстой ёсгүй гэж бид нар ярьсан ч яриаггүй ч төртөө банк усуд байж л байна. Тэгээд энэ ч одоо зүгээр сүүлийн үе рүү шилжиж ийн тэгэхээр тийм юу орчлоо шүү дээ. Аппликейшн болчлоо шүү дээ. Зээлийн аппликейшнууд бид нар чинь бүгдээр банк бусуудл гаргаж яах гэсэн үг л дээ. Сүүлийн үед яг банк усыг хязгаарлаж байна гэж ойлгосон. Яблокатай хийж байгаа подкаст дуусахгүй сайн мэдэхгүй байгаа. Гэтэ би бол хин рүү альмаар асуусан. Тэгээд альмаа за дараагийн 7 хоногт тэгээд бас одоохондоо хариугаа сайн хэлэхгүй л байна. Орлого тогтохгүй байна гэсэн байна. Орлого тогтоохгүй байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэл саяны байдлаар үрээлэн гэсэн үг. За OneBit сонирхдаг уу? За би тийм мэдгүй байна. Зөвлөгөө хувьцааны талаар мэдлэгтэй хүмүүстэй хамт подкаст. За хувьцааны талаар Apex ард санхүү нэгдэл за зөвлөгөө өгдөг шүү гэсэн байна. Тэр номын аль салбар вэ гэж. Тэр номын төв салбар дээр лекц өгдөн. Маргааш 11 цагаас. Алмат хийж байгаа подкастыг үргэлжлүүлэх байхаа. Гэтэ би яг одоо л хариуцсан сайн мэдэхгүй байна. Алмаагаас л хамаарх байх. За санхүүгийн талаар мэдээлэл байгаа учраас хүмүүс энэ лайвуудыг лекцүүдийг сонсоосоо гэж хүсдэг гэж байна. Окей. За тэгэхээр миний өнөөдрийн та нарт ярьсан зүйл бол тэр өгч байгаа мөнгө чинь танаа одоо ах дүүнэр гэр бүлийг буцаагаад улам сүрүүлээд байгаа юм биш үстэй гэдэг асуултын талаар ярих гэж байна. Тэгэхээр бид нар ингээд нэг юм оновчтой биш хөрөнгө оруулалтууд, оновчтой биш хайр, мөнгөөр хайрлах гэж байгаа эрмэлзэл тэр болгон чи өөрийнх нь утга яаж зангидагдж байгаа вэ гэдгээс айгүй хамаарж байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо би жишээлбэл зүгээр ээжэд ингээд танд хайртай учраас ч гэдэг юм уу, хүүч учраас ч гэдэг юм ачиж хариулж чадахгүй ч гэсэн би танд гэдэг ч юм ингээд тийм гинтийн байдлаар мөнгө өгөх юм бол энэ өөрөө буцаад одоо ээжэд тийм сайн одоо зарцуулахад нь хангалттай сайн арга зүй болж чадахгүй л дээ. Тэгэхээр тийм учраас та нар хэлдэг үстэй одоо хүүхдтэй мөнгө өгчөөд тэр нь ингээ үргэтгэхэд уурлаад идэв штэ. Чи одоо наадах чинь би яаж зовж хөдөлмөрлөж олж байгаа байлаа гэлээ. Яагаад тэгэхээр тэр хүн
энэ мөнгийг үнцэнтэй шүү гэдгийг л нөхөрт ойлгуулад илүү ухаалаг одоо их те одоо гамнаж хэрэглээсэ гэдгийг л мессеж өгөх гэж хичээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр би жишээлбэл ээжэд ачлалын мөнгө гэж одоо сар болгон мөнгө өгч байгаа. Ачлал гэдэг нь энэ би ингээд танд ачлал одоо те таны ачийг ингээд хариулах гэж хичээж байгаа. Гэхдээ би танд ингээд сар болгон тогтмол тийм таныг ачлалын чинь одоо хүүгэж ачлал болж ингэж очиж байгаа жижиг хэлбэр шүү гэж өгч байгаа. Тэгэхээр намайг ингээ хайрлаж байгаа тэгэд би ингээд энэ ажилч хөдөлмөрж байгаагаас ингээд хуваалцаад өгч байгаа мөнгө юм а. Би энийг аягуулсан одоо юу яах нэ те одоо бас зарцуулах та зүгээр л байнгын хүчийг өгөх ёстой гэдэг байдлаар биш. Илүү ухаалаг зарцуул ялангуяа илүү эрүүл мэнд тал руугаа зарцуулъя ч гэдэг юм уу гэж боддгоо гэж хариулж байгаа нь мөнгө өөрөө ямар утгаар орж ирж байгаа гэдэг нэг чухал байдаг. Жишээлбэл зүгээр л одоо хүн юу ч хийхгүй байж хат нь орж ирж байгаа мөнгө бол халамж юм уу. Тэгээ та нар мэднэ халамж бол хүнийг хөдөлмөрлөхийг нь зогсоодог. Тэгтэл тэр хүн яг үнэхээр халамж авах шаардлагатай хүн мөн үгүй гэдэг чи өөрөө айгүй чухал. Үнэхээр тэр хүн одоо эрүүл мэндийн асуудалтай болсон юм уу? Гидийн ажлын цомготголд орсон юм уу? Үнэхээр ажил хаагаад олдохгүй байгаа тэр цаг үеийн юм уу гэдгийг ерөөсөө мэдгүйгээр зүгээр л халамж гээл ингээл явал очичдаг. Гэтэл тэр одоо жишээлбэл мөнгнөөс илүү та өнөөдөр жишээлбэл яг ингээд ийм ажил хийсний төлөө те гэж орж иж байгаа мөнгө бол илүү утга учиртай те би нэг хөдөлмөрлөж болсон гэдэг тэр шалтгаан нь өөрөө тэр авч байгаа мөнгөнийхөө үн цэнийг хүнд илүү бий болгож идэг. Тэгэхээр ингээд сар болгон өгдөг улсын одоо жишээлбэл за хуучин бол жишээлбэл юу байлаа нэг эх орны хишиг гэж мөнгө авчихсан баг те тэр чинь тэр мөнгө буугаал битүү харигдталж исэн. Тэгвэл өнөөдрийн хүмүүс тэр 20,000 төгрөг байлуу те. Тэгэхээр тэр ажил хийгээд 1 цаг 2 цаг хөдөлмөрлж болсон 20,000 төгрөгөө хүмүүс зарцуулж байгаа шийдвэр нь зөвхөн л ингээд эх орны хишиг те чи зөв юу ч хийгээг байхад чамд энэ эх орон хишиг өгч яана гэхэлэр тэр нь ингээд хавтгаарсан юм халамж болоо тэр нь зүгээр л ороод ирсэн мөнгө юм чи ингээд хэрэглээд үрчдэгч байх чинь ч гэдэг юм. Тэгэхээр энэ нөгөө нэг тэр мөнгө ямар утгаар орж ирж байгаа гэдгээс хамаарч тэр мөнгө өөрөө үн цэнтэй зарцуулагдахтаа хүртэл одоо утга учиртай байх төлөв байдаг учраас өнөөдөр яг зөвлөгөөний үеэр анзаарчихсан чухал мессеж юм байна да гэж бодоод лайв дээр хэлж байгаа шүү. За анхны ном таалагдсан гэж. За окей. За тэгээд эргээд дараа уулзцгаая. Тэгээ лайв дээр хэрэгтэй мэдээлэл өгч чадсан бол шеэрлээд бас гадаадд ажиллаж амьдарч байгаа хүмүүс магадгүй энэ мэдээлэл хэрэгтэй байж магадгүй меншн хийгээд мэдээллийг дамжуулж өгөөрэй гэж хүсье. Тэгээ хэрэгтэйг нь аваад хэрэггүй нь гээж болно. Би бол магадгүй бидний нэг сайн олж харж анзаардаггүй ингээд яваад байгаа. Тэр нь өөрөө бас ингээд танаа гэр бүл сөргөөр нөлөөлөд байгаа байж болцсошгүй мэдээллийг хуваалцлаа. За тэгээд эргээд одоо дараагийн лайваар ч юм уулзцгаая. Тэгээ онлайн лекц болоод маргаашийн сургалтын мэдээллийн маань шеэр хийхэд туслаарай гэж хичээнгүйл үсье. За баярлалаа.